За энэ сүүлийн үед газар аваад байгаа нэг зүйлийн талаар би та нарт одоо өөрийнхөө үзэл бодлыг ингэ танилцуулах гэсэн юм аа. Манифестийг одоо ерөөсөө ингээл Facebook ухангууд л ерөөсөө YouTube ухангууд хаасайгүй манифестийн талаар л ярьж байна. Нууц номыг унш хамгийн анхан шатны beginner мэдэгдэхүүн чи одоо энэ нууц номонд байгаа. Manifest. Физикийн үйл үйлчлдэг үстэй. Тэгээ физикийн үйл чи угаасаа original, real. Тэгэхээр зэрэг физикийн үйл чинь бол manifest гэдэг юм. Би баяж чадсан юм чинь чи баяж. Та нар бүгдөө баяж. Энэ аргыг би та бүхэнд одоо би зааж өгье. Надад нэг хэдэн мянган төгрөг чи, хэдэн мянган төгрөг чи, хэдэн зуун мянган төгрөг чи. Тэгээд л би чамайг манифест хэлгээд олон нийтээр олноороо бөөнөрөө сая живаагаараа ингэж бүгдөө баяжцгаая гэдэг юм. Тэнгүүд ингээд одоо мөнгө төлсөн над мэтийн гарууд нь ингээ баяжхгүй байжтэй гэдэг нь чи манифест аягүй жоохон буруу гэдэг байна. Чиний механик жоохон буруу ажиллаад байна. Үгүй. 10 жилийн сургуульд одоо физикийн хичээл гэж ордог шиг бас давхар хими хичээл гэж ордог штэ. Матер үзэл гэж байдаг шиг бас идеал үзэл гэж байгаа штэ. Хүн болгон өөрөөр өдөр, өөрөөр онд, өөрөөр цаг хугацаанд төрсөн байдаг шиг хүн болгон өөрийн гэсэн хувь заяатай. Тэр хувь заяа нь угаасаа сайн явахаараа л тэгэд явна. Хүсээгүй илээ балаа тэнийг мангар хүн байсан чсэн хувь заяа нь гайгүй бодвол тэгэл гайгүй явж байгаа л үхэн. Тэгээ 1000 одоо баяжигээд 1000 зүтгээд ерөөсөө ингээд амжилтанд олдсон хүмүүс байдаг шүү дээ. Тэр чинь хувь заяа байхгүй юу да. Тэр хувь заяа гэдэг зүйлээ олон талын амар олон эрдэмтэд Доллар Скана одоо тэр гипноз эзэг элдв ханган хүмүүс янз бүрээр тайлбарлсан байдیں۔ Эний чи ерөөсөө хинэн ч 100% нотлоод ингээд би болгоод ингээд ерөөсөө ингээд баталсан юм байхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг яах нь вэ? Би баян болсон юм чинь чи баян болно. Чи надаас манифест сур гэдгснээр та нар аваачиж мөнгөө төлснөөрөө тэр манифестийн талаар яриад байгаа хүнийг л баяжуулна. Та нар баяжихгүй заа юу. Тэгэхээр зэрэг яах вэ? За яах вэ? Тэр ярьж байгаа хүмүүсийн үнгүй мэдээлэл өгж байгаа тэр мэдээлэлээс авахын аваад хаяхын хай. Тэгээ угаасаа энэ хүн төрлөختний төлөв өсөлчл угаасаа хүн болгон аз жаргалтай амьдрал, хүн болгон баян тасаг, гидс затгалан байх, хүн болгон дайн дажингүй бүгдөө л баян тасаг амьдрах тийм үстэй хөөрхөн сайхан байх л энэ төлөлийн зорилготой л эртнээс нааш яваад энээсээ болоод дайн тулаан болоод хөсөж шунлааслуулж дандаа ер нь дайн тулаан янз бүрийн юм болж идэг байсан бидтэй. Тэгээ эн чинь ингээд үргэлжлээл энэ заяа юу. Эн чинь ингээд за ингээд хүн болгон манифестигээ сурчлаа бүгдөө баяжаад аз жаргалтай болоод амар сайхантай жаргалаас юм байхгүй. Энийн эцсийн шийдэл гэж байхгүй. Яагаад энийг юусаа ойлгохгүй манифест хийж сурна гэд мөнгө төлөөд эргүүтээд байгаа юм бэ? Навш гэж. Юу н таан улсын дэ итгээд мөнгөө төлнө үү байна уу сурна уу байна уу тийм биз дээ надад бол хамаагүй зүгээр энэ бол зүгээр ердөө миний л үзэл бодол гэтээ аливаа зүйлийг ерөн шүтгэхийн өмнө итгэхийн өмнө сайн судал цензурд тэгэхгүй бол одоо ингээд ил даалт цэвэр бохир одоо хүмүүсийн ингээд ийм ловер ийм залингийн маягийн ийм төрлийн юмд ерөөхдөө автаад ингээд юу ч хүн ингээд сэтгэл санаа хоосроод үлдэх гээд хохирох гээд байна гэдгийг сануулж хэлэх гэсэн баггүй юу да. Тэрнээс биш одоо Есүсээ шүтнүү, Буддагаа шүтнүү, уул ус тэнгэр тийм ээ 5 махбодоо шүтнүү. Энэ бол таануусын л эрхийн асуудал байхгүй юу? Гол нь хит одоо нэг их судалгаа байхгүй, ерөөсө чеклж үзээгүй ээжиж нэг зүйл рүү ингээл ерөөсө сонсох төдийдээ соосгонож гүйжжоол тэгээд ерөөсө итгээл ингээл амар үзэл бодлоо бити худалдаа чи итгэл үнэмшлээ бити үн цэнгүй болгооч л гэж хэлэх гисэн. Өөр өмгүү дээ.